За ер нь орчны бохирдол ард иргэдэд бол мэдээж ортой нөлөөтэй гэдэг нь одоо ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр одоо орчны бохирдлоос үүссэн амьсгалын замын өвчлөл түүн дотор одоо уушиг тоосчих өвчин ялангуяа уушигны хорт хавдрын одоо сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгааны судалгаагаар бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ багаж танах төхөөрөмжийн хамгийн гол давуу тал нь бол одоо цаг алдахгүй. Маш хурдвчилсан аргаар одоо ард иргэд маань гадагшаа одоо энэ эмгэгийнхаа өвчин эмгэгийн үед гадагшаа одоо онцлогоор шинжилгээнд явдаг. За ингэхээр бол мэдээж одоо санхүүгийн дарамт маш ихээр учрна те одоо бас маш их чирэгдэлтэй байдаг учраас за энэ багажийг нэвтрүүлснээр энд авсан дээжээ яг одоо тэнд Японд байгаа эрдэмтдтэйгээ зэрэг үзэж оншийн тал дээр одоо цаг алдахгүй энэ онцлогоог бол одоо зөв бүрэн гүйцэд тавих юм дэвшилтэд ийм үйл явц юм байгаа юм. Энэ багажийн хувьд бол нэгдүгээр хоёрдугаар одоо бас бид нар үйлсэн ард иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамт толгойд их хэмжээгээр буурна. За мөн хөдөө орон нутгаас бас иргэд маань нийслэл хот руу ирж ин шинжилгээ өгдөг те. Тэгэхээр энэ бас энэ чирэгдэл маань бас тодорхой хэмжээгээр буурна. Яадаг бол одоо эмнэлэг маань дээжээ аваад наашаага энэ эмгэг судлалын үндэсний төв рүү дээжээ ирүүлчин. За эндээс бол одоо энэ шинжилгээний явцыг мөн Японд байгаа эрдэмтдтэйгээ хамтарч цаг алдахгүйгээр үнэн зөв бодиттой ийм гүйцэд ийм шинжилгээний хариу гаргах юм боломж үүсэж байгаа. За өнөөдөр Монгол улсад нэн тэргүүлэх одоо хорт хавдрын нэг болох уушигны өвчлөл маш их өсөж байгаа. Тэгэхээр энэ одоо уушигны тоосч өвчин болон асбестоос шалтгааллах хавдрын өвчлөл бол бас орчин үед олон улсад ихсэж байгаа. Үүнтэй адил Монгол улсад ч гэсэн ихсэж байгаа тоо үзүүлэлтүүд байгаа. Тэгэхээр энэ төхөөрөмж нь бол одоо бидэд JICA-гийн олон улсын байгууллагата 3 жилийн төслийг хэрэгжүүлэх асуудал байгаад байгаа. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэх асуудал нь бол юун дээрээ байгаа вэ гэвэл одоо Монгол улсад тоосчих өвчнөр өвдөж байгаа хүмүүсийн оншилгоо бол бас төдийлөн сайнгүй байгаа. Болохоор 3 дугаар эмнэлэг дээр эдгээр өвчнүүдийг одоо эрдэнэтгэний тусламжтайгаар зургийг авч шинжилсэний дараа тэнцэнээс авсан дээжийг эмгэг судлалын үндэсний төв рүү илгээж бид нар энд боловсруулалт тэгээд одоо ирж байгаа энэ нанозумер гэсэн багаж төхөөрөмжийн тусламжтайгаар одоо дижитал аргаар Япон руу явуулан хамтран харж яг нэг цаг мөчид одоо Японд байгаа профессортойгоо хамтран одоо онцлох боломжийг нээж өгж байгаа дэр маш их ач холбогдолтой юм байна. Тэгэхээр энэ онцлогоог одоо Монгол улсад хийгдэхэд бол одоо бүх процедураас эхлээд нэг 2-3 хоног эзэлж байхад бол энэ шинжилгээг аваад гадаад улс руу маш их явж оншоо тогтоох асуудал их байгаад байгаа. Тэгэхээр бид нар энэ өвчтний хувьд бол асар их одоо боломжийг нээж өгч оншилгоогоо бүрэн төгс Монголд хийх бололцоотой болж байна л гэсэн үг. Энэ нанозумер гэсэн энэ аппарат бол энэ эмнэлэг дээр байгаа эсийн дээжийг скандаж дижитал дата болгоод интернетийн сүлжээгээр Япон руу хаанаач харах боломжтой. Тэгээд онцлогооны зөвлөгөөг Япон эмчийн зөвлөгөө авах боломж нэгднэ гэсэн үг. Японы JICA олон улсын байгууллага эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн ажилчид болон эрүүл мэндийн мэрэгжилтний чадварыг сайжруулах тэднийг одоо хөгжүүлэх чиглэлээр бол олон төслүүдийг бол хэрэгжүүлж ажиллаж байгаа. Үүний маань нэг бол өнөөдөр өвсний үндэс буцлуу тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ төсөл болж байна. За өнөөдөр Монголын тал хүлээлгэж өгж байгаа энэ нанозумер SQ гэдэг зайн онцлогооны төхөөрөмж маань болвол Монголд одоо энэ хүү одоо зайн онцлогооны системийг суйрлуулад Монголын эмчнэр болон Японы эмчнэр одоо хамтдаа тухайн нэг одоо цагт тухайн дүрсийг болвол үзэж түүн дээр Япон эмч нарын одоо зөвлөгөөг болвол авах боломжтой. Үүгээр дамжуулаад бас онцлогооны одоо онош тавих тэр чадамжийг бол сайжруулах гэж үзэж байгаа. 日本とモンゴルで同じ画面を同時に見ることです。
Энэ нөгөө JICA улсын байгууллагын дэмжлэг тэгээр санхүүжилт хөрөнгө оруулалттайгаар одоо өнөөдрийн энэ үзэх хоолндоо танах руу хандаад ах хэрэггүй шүү дээ. Шууд оншоо одоо тэрийгээ биднийг шинжилгээ авах юм. Тэгээд тэр шинжилгээ нь дээж нь манад ирэх юм. Дээж нь бид нэр боловсруулаад энэ хэсэг зэрэг болдог шиг тийм. Хэсэг бичиг энэ авчих. оншилгоо төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж байгаа JICA олон улсын байгууллагын төслийн тэр юугаараа онцлог байвал Монголда тэрийгэ бэлтжиж байгаа байхгүй. Бидний нэгдийн хариунууд нь Монголд өдөр орон нутгийнхаа болоодаа өдөр орон нутгаас сая Орхон аймагт сая төгрөг буюу 100 мянган доллар. Тэр өдөр орон нутаг болгоод бид ийм нэгийг хөрвж бидний хэрэгж байгаа төгрөг хөрвж жоох нарийн болох хэрэгтэй. Шилэн нэг төслийн хүрээнд дэвшил технологийн нэг болох Nano Zoomer SQL нэн өгч байна. Манай эмгэг судлаач эмч нар сүүлийн үеийн дэвшилтэд энэхүү үед тэрвчилсэн байдлаар ялгаан онцлогоо боломж бүрдэж байгаа. Энэхүү төслийн хүрээнд 2018 боломжтой байна. За тэгээд энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдтой талархаж хэмжимаа гэдгийг би бас онцлог хэлмээр байна. За орчны бохирдол хүн амын одоо гэдэг ихээр гэмдээдэг түүн дотроо уушигны хорт хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байгаа. Миний өрөг байна. 今日はここに置いてありますが、お願いします。 энэ чинь явцад ийм хэрэгтэй юм байна. Байж би яхан тут энийг ингэж өөрсдөө хийх гэсэн. тийм камернууд Тийм байгаа аахгүй юу? Энэ одоо соскоо бирж байгаа аахгүй юу? Соскоо. Одоо энэ чинь дандаа хагааны дараах энийг очиж 400 дахин өсгөж байна. энийг дижитал Одоо тэгээд дижитал руу хий. Одоо ихтэй ороод ирнэ. Тэгэхээр энэ эмч энэ олон шилийг харж байгаа шүү дээ. Одоо энэ микроскоп. шинжин Одоо энэ машин чинь энд нэг байхад бол нэг байхад л болно. Энийг авсан эргэтэн болгон тасаагаа зөвхөн шайд өгчих гэж байна. Энэ дээрээ тавьчихсан. Микроскоптой холбогдно. Тэгэнгүүтээ шууд энэ дэлгэцэн дээр